Монгол-Британий харилцаа бол их түүхэн уламжлалтай, өвөрмөц онцлогтой. Тэр онцлог юу вэ нөхөр та бүхэн мэднэ хөдөн дайны үед бидний гадаад бодлого, гадаад харилцаа бол нэлээд хоймогдмол байсан. Тэгээ 1961 оны 10 сард бид Нэгдсэн Үндэсний байгууллагад гишүүнээр элсээд нийтээр хүлээн зөвшөөрөх процесс явсны дараа барууны гэж хэрлэгддэг байсан улсуудаас хамгийн анх удаа Монгол улсыг хүлээн зөвшөөрч 1963 оны 1 сард дипломат харилцаа тогтоосон улс бол энэ Их Британи Умарлалын нэгдсэн хаант улс. Тэгээ энэ улс бол 1990-ад оны үеийн зах зээлийн тийм ээ чөлөөт эдийн засгийн систем ачилсан улс төрийн дэг журам систем рүү шилжихэд анхнаас нь маш их идэвхтэй дэмжиж явж ирсэн. Тухайлбал 1991 онд Лондонд болсон долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтан дээрээс бол Британий тал Монгол улсад одоо энэ шилжилтийн бэрх цаг үед нь тусцаа дэмжлэг үзүүлэхийг бол бусад 6 улсаасаа одоо уриалсан. Тэгээ энэ хүрээндээс тэр арчилсан үнэт зүйл бүхий нэгдмэл нэг нийтлэг үнэт зүйл бүхий энэ хоёр улсын хоорондын харилцаа бол өнөөдрийн хүртэл бол маш сайн үргэлжлээд явж байна. Дээр нь Их Британи Умарлалын нэгдсэн хаант улс бол Монгол улсын 3 дахь хөрш улс. Өөрөөр хэлбэл Монгол улс газар зүйн геополитикийн өрөвц байршилтай 2 том хүрнээр их гүрүүлсэн тийм ээ. Тэгээд өнөөгийн энэ улс харилцааны одоо Адрамата цаг үед бидний хувьд бол гадаад бодлогыг тэнцвэртэй хадгалах бүх талын улсуудын ялангуяа өндөр хөгжилтэй тэр дотроо арчилсан гэж үзэгдэж байгаа улсуудтай харилцаанд бол сайтар анхаарч явах ёстой. Тийм учраас энэ парламентын буюу улсын хурлын даргын гадаадд хийж байгаа энэ хоёр дахь айлчлал бол Их Британи Умарлалын нэгдсэн хаант улсад хийснээрээ бас их онцлог болж байгаа. Нэг дахь айлчлалыг бол та бүхэн мэдж байгаа бүгд намд хятад ард улсад хийсэн. Энэ манай өмнөд хөрш. За хоёр дахь айлчлалаа бол энэ 3 дахь хөршийн улсанд хийж байгаараа маш их тийм ач холбогдол өндөртэй болж байгаа. Гол яригдсан асуудлууд гэх юм бол мэдээж энэ парламентын хамтын ажиллагааг бас яаж сайжруулах вэ? Тэр тусмаа одоо Монголд бол бас одоо Монгол Английн парламентын бүлгэн байгуулагдсан. Энэ одоо энэ улс дахь бас адилхан найрамдлын бүлгийг бол байгуулах тухай асуудлыг бас ярилцж байна. Монгол улсын их хурлын дарга дэлхийн парламентуудын анхдагч парламентод хүрэлцэн ирээд байна. Энэ айлчлал бол түүхэн ажил бөгөөд хоёр орны нөхөрлөл хамтын ажиллагаа бидний эрхэмлдэг үнэт зүйлсд маш чухал ач холбогдолтой юм аа. Хоёр улсын найрамдал цаашд өргөөрөний хамтын ажиллагааны үндэс болж буй түүхэн айлчлал гэдгийг онцлон хэлмээр байна. Парламентын арчлалын эртний уламжлалтай парламентод арчил бичгийн тулд ямар түүх үнсэн дээр нь парламентын арчил удаан оршин тогтохдоо үр дүнтэй ажиллахын тулд чуулганы хэлбэрүүд нь ямар яаж ажилдгийг гэх мэт олон сайн туршлагуудыг харж байна. Бид Монгол улсын их хурлын дарга тэргүүтээ Монголын парламентын гишүүдийг Вестминстерийн парламентын ордонд хүлээж авч удаа туйлын их таатай байна. Энэхүү айлчлал нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, парламент болон ард иргэд хоорондын халуун дотн нөхөрлийн эхлэл болж байна гэж үзэж байна. Бидэнд хилцэх зүйл маш их байна. Ижил төстэй зүйлс ч олон байна. Бид олон улсын парламентын холбооны Их Британи бүлгийн даргын хувьд 6 дугаар сард Монгол улсад Их Британи парламентын гишүүдийг ахлан зочлохоор төлөвлөж байна. Энэ айлчлалч хоёр улсын парламентын хамтын ажиллагаанд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Thank you for inviting me to speak to you. Монгол оюутан залуучууд бас Их Британд одоо бас их олон талаар сурч, ажиллаж, ялангуяа технологийн салбарт одоо илүү их ажиллаж хөдөлмөрлж байгаа юм байдал бас байна. Бид сая бас энэ ажлыг бүрэн олон Монгол одоо чадварлаг залуучуудтай уулзсан. Тэгээд түүний адил бас Оксфордын сургууль болон Английн томоохон сургуулиудад Монгол залуучуудыг сургах боломж нөхцөлийг улам бүр сайжруулах талаас анхаарч ингэж ажиллаж явж байна.
Энэ хурал бол цөлийн хурал гэдэг нэртэй. Энэ нэртэй эрдэмтэд Монголын асуудлыг сулж байна гэдэг бол өнөөдөр биднэрт маш олзуурхалтай сайхан зүйл. Олон асуудлуудын тухай сүүлийн 20 гаруй жил цугласан датанууд энэ хүмүүст байгаа. Энийгээ мэдээж Монголын одоо бодлого боловсруулагч нар, шийдвэр гаргагч нартай хуваалцах, судлаач нартай хуваалцахад бүрэн дүүрэн одоо эдгээр бол тийм нээлттэй байдаг ийм хүмүүс. Монголын нүүдэг ах уу амьдрал маш хамгаалах маш чухал байна. Тэр бүгд ялхийн маш үнэт зүйл байна, онцгой соёл байна. Тэр манай бас хурал хоёр налчин бас Дөнгөвөөс ирсэн. Сансрын технологиг бол манай Монголд маш олон өргөн салбар дээр ашиглах боломж бол байна гэж би харж байгаа. Тэр нь болохоор уул уурхай, хөдөө аж ахуй, бэлчээрийн мониторинг, байгаль орчны хяналт гэх мэт байгаа. Тэгээ одоо болохоор ингээд санхүү эдийн засгийн хүмүүсийн гаргаж ирж байгаа маш шинэ тийм концептуудыг бас энэ сансрын технологиг хэрэглээ. Тэр концепт нь одоо biodiversity gain, уур амьсгалын өөрчлөлтөнд зориулсан эсвэл carbon credit энэ гэх тийм том санхүү эдийн засгийн концептууд яригадаад байгаа шүү дээ. Тэр концептыг яаж энэ сансрын технологиор дэмжиж дэлхийн тогооноос манай Монгол руу хөрөнгө оруулалтаа аваад уул усаа бид нар хамгаалах вэ гэсэн тийм том боломж бол байгаа гэж би харж байгаа. Монгол эрдэмтдүүд ингээд энэ тэнд ажиллаж байгаа нь бидний хувьд бол бас их тийм одоо том давуу тал болж үрж байгаа. Гол ярьсан зүйл бол эдний төв Монголд хиймэл дагуулыг хөгжүүлэхдээ нэгдүгээрт том хэмжээний үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэх эсвэл хиймэл дагуулын хэрэглээг нэвтрүүлэх тал дээр анхаарах. Тэгэхээр аль нь илүү үр дүндээ байх вэ гэдэг. Энэ чиглэлээр зөвлөх одоо эдний зөвлөхийн багийг Монгол ураад хамтарч ажиллах ийм зүйлийг бол бид нэр ярилцлаа. Парламентын даргаыг Кембрижид угтан авч байгаадаа бид үнэхээр их баяртай байна. Манай улс Кембрижийн их сургуулийн Монгол болон Азийн судлалын нэгжтэй олон жилийн харилцаатай бөгөөд их сургууль Монгол улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад бид маш их баяртай байна. Энэхүү хамтын ажиллагааг тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан улам хөгжүүлж буйд талархаж байна. Мөн өнөөдөр энд инженерчлэл, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийж буй судалгааг үзэхээр ирсэнд баяртай байна. Бид их сургуулийнхаа судалгааны ажлаар бахархдаг бөгөөд яг одоо бидний байрлаж буй энэ кампус нь шинжлэх ухаан, инженерчлэлийн төвцөг учраас үүнийг Монголын парламентын гишүүдэд танилцуулах боломж гарсанд баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй Монгол судлаачдын их сургуулийн хүрээнд хийж буй ажил үнэхээр онцлог байна. Их хурлын дараа маань одоо Английн болон төдийгүй дэлхийн хамгийн чухал одоо судалгааны институтүүд болох Oxford, Cambridge гэдэг энэ хоёр их сургууль дээр ирж удирдлагуудтай уулзж байна. Энд байгаа бас мундаг судлаачтайгаа уулзж байна. Тэгээд цаашид бол энэ лабораториуд руу бид нар боловсон хүчний илгээх, ялангуяа одоо байрлах, дэд бүтцийн салбар, за мөн одоо сэргээх төрчим хөгж, мэдээллийн технологи гэдэг энэ салбарууд дээр илүү хамтарч ажиллах талаар ярьж байна. Профессортай бид нар энд байгаа одоо судлаачдынхаа тоог нэмж болох уу, явуулж болох уу гэхэд маш найрсгаар хүлээж авч байна. За мөн Оксфорд дээр Монгол судлалын төв байгуулах асуудлыг бас яриад эхэлчлээ.
Эрүүл мэндийн чиглэлд одоо жишээлбэл тархины томограф, уушигны томограф, тэгээд мөн бүтэн биеийн одоо энэ шинжилгээнүүдийг хийн. Тэгэхээр энэ яг ямар чиглэлээр хэрэглэгдэх вэ гэхээр одоо жишээлбэл хүн төрөлхтөн энэ хавдраас болж маш их олон хүн нас бардаг. Тэнгүүд хавдрыгаа мөн 3 болон 4-р үе дээр нь л мэддэг ихэнх хүмүүс. Тэнгүүд бидний энэ технологи юуг бий болгож ямар боломжийг өгөх вэ гэхээр энэ хавдар одоо 1-р үе шатанда үүсэж байна гэдгийг нь бид нэр хэлж чадах хэмжээгээр. Яагаад гэвэл хоргүй энд бүртгэгч төхөөрөмжөнд хоргүй болчих дээр бид нэр өдөр тутам хүртэл орж энэ шинжилгээнд орж болно гэсэн. Тэгэхээр бид нэр энэ технологи онгоц буудлын дээр тавилаа. Тэнгүүд онгоцоор нисээд бууж байгаа хүмүүс эрдэнэгийн туяаны бүтэн шинжилгээнд ороод гарна гэсэн. Тэгэхээр өдөр болгон ингээд шинжилгээг аваад хахаар хаана хүний биеийн яг хаана ямар хэмжээний эсвэл бөөгнөрөөд ямар хавдар үүсэж байна. Тэрийг нь ерөөсөө 1-р шатнаас нь ахуулаад хэлчихэн. Тэгэхээр тэрэнд нь зориулсан эмчилгээний аргуудыг хийгээд эмээ угаад ингээд хүн хавдар тусахгүй байх боломжтой болж байгаа юм. Энэ хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатнд гарч байна. За энэ одоо хоёр улсын парламентын хамтын ажиллагаараа дамжаад манай улсын одоо гадаад нэр хүнд өсөх одоо өндөр одоо ач холбогдолтой. За дээрэс нь одоо энэ айлчлалын хүрээнд Монгол улсын шинжлэх ухааны салбарт мөн одоо боловсролын салбарт хоёр их сургуулиар дэлхийн эхний 10-т одоо байнга ордог хоёр их сургуулиар орж байгаа нь бол одоо туйлын ач холбогдолтой байна. Англи улсын хүрээнд Монгол улсын арчлалыг одоо нэлээд өндөрөөр бол үнэлж байна. Өөрөөр хэлбэл хоёр том улсын дунд одоо оршин байж байгаа. За далаад гарцгүй Монгол улсын хувьд бол маш богино хугацаанд одоо арчлалыг бол бий болгож чадлаа гэж бол дүгнэж байна. Парламентод одоо эзэж байгаа арчлалын хэмжээ, за дээрэс нь эмэгтэйчүүдийн оролцоо гэх мэт ийм одоо ах зүйлүүд бол Монголын парламент дотор бол байна. Үнэхээр одоо арчлалыг бол дэлгэрүүлж чадж байгаа, арчлалыг одоо бас өндөр хэмжээнд авч явж чадж байгаа ийм талаас нь бол бас Английн одоо энэ парламентын тэргүүн бол маш том үнэлгээ өглөө. Энэ арчлалын одоо гадаад харилцаа талдаа онцлог нь Монгол улсын их хурлын дараагаар ахлуулсан их хурлын гишүүд уулзаж харилцаагаа сэргээж цаашдаа харилцаагаа ямар салбаруудад гүнзгийрүүлж болох үүдийг нэг чухал нэг онцлог байна. Хоёр дахь онцлог нь юу гэхээр дэлхийд данстай хоёр том их сургуулиар онцолж цаг хугацаа гаргаж бид нар ажиллаж байгаа. Энэ Монгол улсын их хурлын даргын хувьд аль биесны урилгаар хийж байгаа анхны ажил гэдгээр онцлог юм. Хоёр улс парламентын засаглалтай улсуудын хувьд парламентын арчлалыг бэхжүүлэх, парламент оролцсон харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, парламентын удирдлагын түвшинд яриа хэлэлцээ альчлалын давтамжийг хадгалах чиглэлээр өндөр үр дүнтэй альчил болж байна гэж дүгнэж байна. Их Британи Умарландын нэгдсэн хаант улсууд Монгол улсад хөрөнгө оруулагч том гүр. Одоогийн байдлаар миний олж сонссноор бол 700 сая долларын хөрөнгө оруулалтыг Британы талаас Монголын одоо ялангуяа уул уурхайн салбарт бол оруулж чадсан. Монгол улсын хувьд бол эдийн засгийн хамгийн том тулгуур чиглэл бол уул уурхай салбар. Энэ уул уурхайн салбарыг хоёр хөршөөс гадна 3 дахь хөршийн улсуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь манай улс төр эдийн засаг геополитикийн аюулгүй байдалд маш чухал юм үр дүнтэй. Тэгэхээр тэр тал дээр Британий Монголд хөрөнгө оруулалтыг нэмэгдэх, хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааг өргөдөх нь өөрөө маш чухал. Энэ тал дээр мэдээж парламентын спикерийн одоо Амрын Эсгэлэн даргыг хийж байгаа ажил бас чиглэж байгаа. Монгол Британий парламент хоорондын харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын энэ нөгөө үзэл баримтлал зорилго чиглэлийг хэрэгжүүлэхэд гадаад бодлого нэгдмэл байдлаар явахад маш чухал юм түүхэн ач холбогдолтой ажил болж байна гэж үзэж байна.